За өнөөдөр би хэрхэн өөртөө итгэлтэй байх талаар ярих гэж бодлоо. Өөртөө итгэлтэй байдал нь юунаас үүсдэг юм бэ гэхлээр өөрөө өөртөө өгсөн амлалтандаа хүрэхээс үүсдэг. За хэрвээ чи өөртөө өгсөн амлалтандаа хүрээд хийн гэсэн зүйлийг хийгээд явах юм бол чиний өөртөө итгэх байдал чинь баг багаар өсөөр байгаад чи энийг өдөртөө хүмүүс намайг юу гэж бодох талаар ингэ санаа зовхгүйгээр өөртөө итгэлтэй байж чадна гэсэн үг. Чи өөртөө итгэлгүй байгаагийн шалтгаан нь юу гэхлээр чи өөрийгөө хүндлэхгүй байж магадгүй, чи өөрийгөө дутуу хайрладаг. Маш олон шалтгаанууд байдаг те. Ямар нэгэн traumatic тийм нөхцөл байдлаас бас үүсэлтэй байдаг. Жишээлбэл нэг удаа тайзан дээр гараад ингээд нэмэрсэн чи хүмүүс чамайг амар шоолдог юм уу те. Тэр цагаас хойш чи ингээд өөртөө итгэлтэй байдал чинь буурсан байж магадгүй. Тиймээс хэрвээ чи өөртөө итгэлтэй болохыг хүсэж байвал өөр дээрээ ажилласнаар чиний өөртөө итгэх байдал чинь өсөх боломжтой юм те. Би өөртөө итгэлгүй хүнтэй би жоохон дуугүй хүн гээд насан туршдаа чи тийм байх албагүй. Чи өөрчилж чадна, чи өөрийнхөө амьдралыг өөрчилж чадна, чи өөрийгөө өөрчилж чадна. Өөртөө өгсөн амлалтандаа хүрэх гэдэг талаар жоохон дэлгэрэнгүй ярив. Жишээ аваад ярих юм бол би маргааш өглөө 6 цаг сэрнэ. Тэгээд 6 цаг сэрээд би өглөөний цагаа уугаад гоё дасгал хийгээд өөртөө амласан байлаа гэж бодъё. За тэгтэл маргааш өглөө нь сэрүүлэг дуурайд те чи сэрүүлэг унтраагаад юу 6-аас сэрэхтэй бүр өдрийн 12 1 гэж сэрлээ гэж бодъё. За чи сэрээд ямар мэдрэмж авах өөрийнхөө талаар за дахиад унтчтэй би угаасаа л юмтэй залах уу. За маргааш лигээ ингээ хойшилдаг ч юм уу те. Энэ байдал маш аюултай ягаад гэвэл чи өөртөө баг багаар итгэхэ болж гинэ гэсэн үг. Тиймээс юу хэрэгтэй вэ гэхлээр бүр өөртөө биелүүлж чадахгүй амлалт бити тавь. Тэ яг хийнгээд яг шийдээд ингээд зориг гаргаад хийж чадна гэсэн зүйлээ өөртөө амлал. Тэгэхгүй ингээд хийж чадахгүй ингээд амар хэцүү амлалт тавиад өөрийгөө ингээд алаад байх нь амар тэрэг байдал. Тиймээс өөртөө өгсөн амлалтандаа нэгт хүр сурах хэрэгтэй. За хоёрт бусдад өгсөн амлалтандаа хүр сурах хэрэгтэй. Өөртөө өгсөн амлалтандаа хүрэхгүй хүн бусдад те бусдад өгсөн амлалтандаа хүрнэ гэж байх уу гэж бодод үзтээ. За тэгээ явсаар агаад хүмүүс чамд итгэхэ болно, хүмүүс чамд найдахаа болно. Тэ хүмүүс чамд тэгээд чиний ингээд эргэн тойронд хүмүүс чинь ингээд баг багаар чамд итгэхэ болно. Тэгэхээр чи яаж өөртөө итгэх юм те. Тиймээс өөртөө итгэлтэй байхын хамгийн чухал зүйл нь юу гэхээр өөртөө өгсөн амлалтандаа хүрэх, бусдад өгсөн амлалтандаа хүрэх тэ энэ хоёр зүйл маш чухал байгаа юм. Дараа нь өөрийгөө хүндлэх байдал. За өөртөө итгэлтэй хүмүүсийг ингээ харахаар ийм гой хувцсан хүмүүс те ингээд арьсан гоё, үсэн гоё, ингээд гоё биетэй ч гэдэм үү. Тиймэрхүү хүмүүс өөртөө итгэлтэй харагдаг тийм үү. За ямар хүмүүс өөртөө итгэлгүй харагдаг вэ гэхэлэр жоохон номойсон, онцгой хувцсан хүмүүс өөртөө итгэлгүй байдаг. За бас эсэргээрээ байж болно те. Зүгээр энгийн хүн байсан ч гэсэн хүмүүстэй ярихдаа өөртөө итгэлтэй байдал илэрхийлж болно. Энэ гадаад байдалтай хамаагүй ч гэсэн хэрвээ та яг одоо өөртөө итгэлгүй байгаад өөртөө итгэлтэй болохыг хүсэж байвал гадаад төрхөндөө анхаарах хэрэгтэй. Гадаад төрх бие арьсандаа баг багаар анхаарч эхлэх хэрэгтэй. Өөртөө цаг зарцуулснаар өөртөө илүү итгэлтэй болно. Хүн өөртөө мөнгө зарцуулснаар өөртөө илүү итгэлтэй болно. Ягаад гэвэл та өөртөө цаг мөнгө зарцуулснаар өөрийгөө үнцэнтэй юм байна гэсэн мэдрэмжийг авч эхлэх бөгөөд улмаар өөрийгөө хайрлаж эхлээд өөрийгөө илүү хүндэлж эхлэх гэсэн үг. Өөртөө хөрөнгө оруулалт маш их хийх хэрэгтэй. Цаг бол тэ дэлхий дээр хамгийн чухал зүйл. Тиймээс та өөртөө цагийг өнгөрүүлжтэй өөрийнхөө энергитэй цуг байж өөрийнхөө бодолтой цагийг өнгөрүүлэх хэрэгтэй. За цагийг өнгөрүүлэхдээ та тэмдэглэл хөтөлж болно, гоё алхаж болно, гоё гүйж болно те. Ганцаараа хийж болох зүйлүүд юу л вэ те? Өөртөө цаг өнгөрүүлж ганцаараа хий битий. Бус намайг юу гэж бодох болоо гэж санаа зов. За үүнээс улмаалаад за бусд хүмүүс намайг юу гэж бодох болоо гэсэн байдлаа гэсэн бодлыг авч хаях хэрэгтэй. Бусад хүмүүс таны талаар олигтой их бодоод байдаггүй. Муухай харагдлаа. Ингээд таны талаар тий ганц секунд, 2 секунд бодоол тэгэл хаяна. Тэрнээс тэр хүмүүс бус хүмүүс өөрсдийнхөө тархин дотор амьдраад маш завгүй байгаа. Тиймээс тэр таны талаар бүр ганц ч бодохгүй байгаа. Тэр таны талаар бүр бодохгүй байгаа. Тиймээс бодлоо бүр орвонгоор авч хай. Таал өөрийнхөө тархин дотор өөрийгөө ингээд шүүгээд өөрийгөө шүүмжлээд
амьдрдаг яг тэрнтэй адилхан бусад хүмүүсийг адилхан тэгэл амьдарч байгаа. Тиймээс бусад хүн намайг юу гэж бодох болоо гэж битгий санаа зов. Таны амьдрал та өөрөө өөртөө итгэлтэй амьдарч бардам амьдрах хэрэгтэй. Бусад хүмүүстэй таныг шооллоо, хараалаа, юугаар хэллээ танд ямар ч хамаагүй. Тэглээгээд тэр хүмүүс та ингэ бодоод үзтээ та тэр хүнд сайхан харагдлаа гэд тэр хүн танд юу мөнгө өгөх юм уу? Тэр хүн таныг ядаж магтаж гин үү те? Тэгээ бодоод үзэхээр та ингэж бусдын төлөө амьдрах юм бол хизээч амьдрсан болохгүй, амьдрсан мэдрэмж авахгүй, аз жаргалтай болохгүй гэсэн үг. Тиймээс өөрөө өөрийнхөө төлөө амьдрч сурах хэрэгтэй. Итгэлтэй байдаг хүмүүсийг харах юм бол маш их зүйл хийж үзэж туршсан маш олон танилын хүрээтэй өөрийгөө тийм uncomfortable байдал буюу юм тухгүй байдалд аваачдаг, хайр цагнаас гадна сэтгэдэг, хайр цагнаас өөрийгөө гаргадаг, өөрийгөө ингэж амьдралд ингэж гаргадаг, өөрийгөө сорж амьдрдаг хүмүүс байдаг. Тэр хүмүүс яагаад илүү их өөртөө итгэлтэй байдаг гэхээр бид нар бусдад харилцаанд орж ингэж альва зүйлийг хийж үзэж байж улам илүү туршлагатай болоод ирэхээр бид нар би хийж чаддаг юмтай болоод бүр чадахгүй юм мэддэг болоод зайл юмыг хийж үзчихэж хүн чинь би энийг чаддсан юм штэ, би энийг чаддаггүй юм штэ гэдгийг ойлгож авна штэ. Тиймээс альва зүйлийг маш олон зүйлийг хийж үзчихэж өөрийнхөө талаар мэддэг болно. За тэгээ өөрийгөө мэддэг хүнтэй би энэ дуртай, би энэ дургу гэдгийг мэддэг хүн ямар байх вэ гэхээр өөрийгөө илүү их хайрлаад өөрийгөө илүү нэгт тавьдаг болно гэсэн үг. Та өөрийгөө үргэлж нэг тавих хэрэгтэй. Таны аз жаргал, таны цаг, таны мөнгө гээд таньс гарч байгаа энэ бүх зүйл таны энерги хүртэл нэгт таны амьдралын хувьд нэгт байх хэрэгтэй. Өөр бусад хүний төлөө бусад хүнийг нэг тавиад хэрэггүй. Та үргэлж өөрийгөө нэг тавих хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй. Өөрийгөө нэг тавьснаар та сайхан амьдран, та аз жаргалтай байна. Таны эргэн тойрны хүмүүс сайхан амьдран, таны хайртай хүмүүс сайхан амьдран, аз жаргалтай байна. Тэгээд тэр ингээд явсаар байгаад энэ бүхэн ч таны амьдрал гоё сайхан болоод ирнэ. Та тэгээд сайн энергитэй гоё аз жаргалтай байснаар ингээд нийгэмд ингээд гоё энерги өгнө, гоё байна гэсэн үг. Ингээд нийгэм сайжраад ингээд дэлхий сайжраад ингээд явна. Тиймээс ганцхан хүнтэй та өнөөдрөөс нэг сайхан үйлдэл хийсэн чинь хамаатай. Таны өнөөдөртэй өөрийгөө хайрлах байдал чинь хамаатай. Дэлхийд хамаатай. Бүх хүмүүст хамаатай. Тиймээс та өөрийгөө за би яах вэ гэд ингээд бити хайж сур. Өглөө босно гэвэл бос. Эрт удна гэвэл унт, зөв хоолно гэвэл хоолч ихэл амьдралдаа ингэж гаргахыг хүсэж байгаа энэ сайн зуршлуудаа ингэж хийж ихэл энэ бүх чинь энэ бүгдийг та өөрийнхөө төлөө хийж эхэлнэ. Бусад хүний төлөө биш, бусдад сайхан харагдахын төлөө биш. Тэгээ тэр найз залуудаа сайхан харагдахын төлөө биш те. Өөрийнхөө төлөө амьдарч сурах хэрэгтэй. Тэгснээр та илүү өөртөө итгэлтэй болоод илүү анхаарал татан хүмүүс таны хажууд байх дуртай болж ирнэ. Хүмүүс тантай цаг өнгөрүүлэхийг хүсэж ирнэ. Хүмүүс тантай найз болохыг хүсэж ирнэ. Тиймээс та өөртөө итгэлтэй болох нь маш их ашигтай юм аа. Би бол багаар ингээ өөртөө итгэлтэй болоод явж байгаа хүн гэж боддог. Би 10 жил байхдаа ахлах төсөх ангимагтай байхдаа ер нь айгүй өөртөө итгэлгүй байсан. Гаднаа ингээ жоохон өөртөө итгэлтэй харагдаж байж магадгүй тэр үед хөрх зориглоод те. Гэтэ ер нь айгүй өөртөө итгэлгүй бусд хүмүүс намайг юу гэж бодох бол ингээ жоохон юм даруухан номойдуу байсан. Тэгээ яг найзуудынхаа ингээ танил тухтай хүмүүсийн хажууд ингээ гоё ингээ нээлттэй байдаг ч юм уу те. Би ингээ их сургуульд ороод ингээ олны өмнө гараад ихтгэл иймэрхүү юмнууд тавиад ингээд ирэхээр би ингээ өөрийгөө анзаарсан чинь бүр ингээд салгалаад бүр ингээд амар ингээд сандраад эхэлсэн. Яагаад гэсэн чинь би ингээд бас өөртөө итгэлгүй те ингээд бусдын өмнө гарахаас ингээд ичдэг ч юм уу тийм ичимхий байдал маш их надад байсан байгаа байхгүй. За тэгээд би энэ байдлаас гарахын тулд яасан бэ гэхэлэр маш тийм олон хүүхдүүд явдаг, олон орны хүүхдүүд явдаг. Англиар ярьдаг, солонгос хэлээр ярьдаг, монгол хүмүүстэй хоорондоо ингэж ярьдаг тийм клуб дэлсээд өөрийгөө ингэж хөгжүүлэх гэж оролдож эхэлсэн.
гэсэн үг. За тэгээд би тийм юунд яваад эхний өдөр явахдаа амар сандраад хүмүүстэй ингэж ярьж чадахгүй ч гэсэнтэй ингээд надаас асуулт асуугаад тэр чинь ингээд багт болж хуваарлцаад ингээд надаас асуулт асуугаад байгаа юм чи би хариулахаас өөр аргагүй юм байна сте. Тэгээд би тэгэж хариулж эхлээд өөрөө итгэлтэй болоод за дараагийн удаа тэгээд айд сандрал маань байсан ч гэсэн би ярьж эхэлсэн. За 2 дахь удаага явлаа. Айд сандрал маань бас л мэдрэгдэжсэн. 3 дахь удаа явлаа арай багасаад ирсэн, 4 дахь удаа явлаа арай багасаад ингээд би хинтээ ч ингээд тэ чөлөөтэй санаа зовхгүй өөрийнхөө тэр хүн намайг юу гэж бодох вэ гэж санаа зовхгүйгээр чөлөөтэй харилцаанд орох чадвартай болоод ирсэн гэсэн үг. За тэгснээр би одоо ингэ сургуулийнхаа ихтгэл мэлтгэл ингэж өөртөө итгэлтэй тавина гэснээр би сайн оноо авдаг ч юм уу те. Тэгээд би олон би ингээд олон сайн найзуудтай болдог ч юм уу те. Иймэрхүү байдлаар өөртөө итгэлтэй болж сурснаар би ингэж өөрийгөө хөгжүүлж ингэж би сайхан ажиргалтай тэ гоё хүмүүсээр хүрээлэгдсэн байдлаар амьдрах боломжтой болоод ирж байгаа маа. Тэгээд би бас сая аяллаар авчиад ирсэн. Аялал хүнийг маш их өөрчилдөг. Нэг шинэ хоолны газар туршиж үздэг ч юм уу, шинэ кафе туршиж үздэг ч юм уу, эсвэл бүр чадах юм бол тэ өөр орн руу ганцаараа аялснаар ани өөртөө идэх адил чинь бүр тэнгэр тулна. Би ганцаараа Япон явж исэн, би ганцаараа Индонез явж исэн. Тэр үед амар айжсэн ч гэсэн явчаад ганцаараа аялчаад ирсний дараа би өөрийгөө бүр шал өөр хүнээр мэдэрсэн учраас би гадагшаа яваад те ингээд төөрсөн ч байна уу, ямар нэгэн асуудал тулгарсан үе тэр асуудлыг би шийдээд аваад гараад ирсний дараа миний өөртөө итгэл бүр ингээд амар их болж ирсэн. Тэгээд би ингээд өөр улс руу яваад те ном уншаад юм үзээд ингээд нүд тайлснаар таялах өөрөө итгэлтэй болох бас нэгэн арга юм шүү. За тэгээд бүгдээрээ гоё өөрөөр итгэлтэй хүмүүстэй сайхан харьцсан тийм аз жаргалтай хүмүүс болохын төлөө, аз жаргалтай бие болохын төлөө, өөрийгөө хайрлаж сурахын төлөө өдөр болгон хичээж нэг алхмаар урагшилцгаая гэж хэлмээр байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.